2016-аас 2020 оны хооронд i92 авто бензиний үнэ 1 тонн 495-аас 705 Америк долларын хооронд хэлбэлзсэн байна. Оросын холбооны улсаас манай улсад нийлүүлж байгаа хэлийн үнийн өсөлт бууралтыг харьцуулбал 2018 оны 12 дугаар сарын 7-нд i92 авто бензин 100 төгрөгөөр 2018 оны 12 дугаар сарын 22-нд i92 авто бензин 45-аас 50 төгрөгөөр 2019 оны 1-р сарын 15-нд A80 i92 авто бензин 100 төгрөгөөр тус бууж 1730 төгрөг болсон. Мөн оны 4-р сараас 7-р сарын хооронд дэлхийн зах зээл дээр Brent тосны үн нэмэгдсэнтэй холбоотойгоор i92 шатхууны үн 200 төгрөгөөр нэмэгдсэн ч тус сарда буцаад 100 төгрөгөөр буурч 1830 төгрөг шатхууны үнийг тогтвортой барьж байсан. Дэлхийн зах зээл дээр хэлийн үн буусантай холбоотойгоор 2020 оны 3-р сарын 18-нд шатхууны үн дахин 50 төгрөгөөр буурч байсан бол мөн шалтгаанаар 4-р сарын 13-наас 15-ны хооронд i92 шатхууны үн 300 төгрөгөөр буурч дунджаар 1470 төгрөг болов. Энэ нь одоогоос 10 жилийн өмнө буюу 2010 онд хэрэглэгчид очиж байсан шатхууны үнэтэй дүүцэж байгаа нь засгийн газар болон хувийн хвшлийн компаниудын хамтын ойлголцол харилцан зөвшөөрслийн үр дүн юм. Хариуцлагатай уулуурхайн төлөө хамт та. Уулуурхай хүнд үйлдвэрийн яам.